Иргэдийг орон сууцжуулах тал дээр хийгдэж байгаа ажлын онцлог хэсэг нь зээлийн хүүний асуудал. Сонгуул болох гэж байгаатай холбоотойгоор байрны ипотекийн зээлийн хүүг бууруулж байна гэж үзэж байсан ч 5% байхаар батлаад байгаа. Энэ нь дундаж орлоготой болон залуу гэр бүлүүд байранд амьдрах боломжтой болж гэр хороолд амьдарч байгаа иргэдийн тоог зөөлж цаашлаад утааг багасгах арга гэж тодорхойлоод байгаа юм. Тэгвэл ипотекийн зээлийн хүүг 5%-аас 1% болгон бууруулах боломжтой гэж эдийн засагчид тодорхойлж байна. Энэ Монгол банкны 1% хүүтэй хөөсөр дээр арилжааны банкуд аваад 4% нэмээд ингээд 5% болгоод гаргана гэдэг ийм асуудал тавьж байгаа шүү дээ одоо бол. Тэгтээ зэрэг энэ ипотекийн зээлийн хөөсрийг бол бид нэр арилжааны банкаар дамжуулахгүй, ашигын байгууллагаар дамжуулахгүй, жишээ нь төрийн банкаар дамжуулж болно, тооскоор дамжуулж болно. Эсвэл ипотекийн хадгаламжийн корпорац байгуулж болно. Ер нь бол хэн ч хийх боломжийн юм ажил л да. Энэ чинь зөвхөн ломбард гэсэн үг шүү дээ тийм ээ. Хоёрдугаар Монголын ипотекийн корпорац бол одоо энэ донд нь орчоод маш их мөнгө үржиж байна л да. Жишээлх юм бол ипотекийн корпорац маань одоо 170 гаруй орчим тэрбум төгрөгийн бондыг одоо өгж штэ. Тэгээ 65 тэрбум төгрөгийн одоо бондын хүүгээл өгж байна. Арилжааны банкудад ийм их мөнгийг буцааж өгсөн ба штэ. Монголын ипотекийн корпорац нь байгуулагдаад жил ирэх бүр ашиг нь нэмэгдэж байгаа үзүүлэлт харагдаж байгаа. Тодорхойлбол 2013 онд 8 тэрбум, 2014 онд 12 тэрбум, 2015 онд 30 тэрбумын орлоготой ажилласан байна. Үүнээс үзвэл энэ хэмжээний өртгийг төрөөс иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны хөрөнгө оруулалт болгоул ямар вэ гэдэг санал гарч байгаа. Үүний үндсэн дээр ипотекийн зээлийн хүү 1% байх боломжтой гэж тодорхойлж байгаа юм. Тэгвэл дунд нь зогсож байгаа зуучлагч байгууллага төрийн мөнгөөр ийм их ашиг игээд байх нь бол боломжгүй юм аа, зохимжгүй юм аа, буруу юм аа тийм ээ. Энийг зогсооч. Энэ Монголын ипотекийн корпорацийн олж байгаа энэ ашгийг, энэ бондын орлого зарлага, орлого ашгийг, хүүг эргээд орон сууцндаа зарцуулъя, хүүгээ бууруулахад зарцуулъя л да. Жишээлх юм бол одоо бондын хүүгээд ипотекийн корпорац 65 тэрбум төгрөг өгсөн байж арилжааны банкуд. Тэгвэл 65 тэрбум төгрөгөөрөө бид нэр одоо ипотекийн зээл авж байгаа иргэдийнхаа хүүг бууруулах талаас нь ажлыг л да. Гэх юм бол боломж байгаа юм. Тэгтээ зэрэг бол хэрвээ бид зөв механизм хийх юм бол ипотекийн зээлийн хувь 1%-аас ч бага хөвтэй байж болно. Монгол банк өмнө нь 4% хүүтэй зээл өгдөг байснаа одоо 1% хүүтэй өгнө. Арилжааны 1%-ийг нэмээд 5% болчихож байгаа. Арилжааны банкуд татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байна гэдгийг хэлж байгаа юм. Тодорхойлбол 4% зээлийг заавал арилжааны банкаар дамжуулах шаардлагагүй гэдгийг хэлж байгаа юм. Тэгвэл ипотекийн зээлийг 1% болгон бууруулах боломж нь гарцсан олж тодорхойлно гэдгийг эдийн засагчид онцолж байна.